Амбицоно саруул ухаанд номонд урлагсад монголчуудаа Mono English Book Store-оос бид нар 7 хоног болгоо номны ревю хүргэдэг. За тэгээд энэ 7 хоногийн ээлжид ном бол эхлэхэд бэлэн болсон байгаа. Тэгээд та бүхэн маань ер нь энэ номны ревюнуудыг ч гэсэндээ цаашаа бас түгээгээд өгөөсэй гэж хүсэж байгаа. Бид нар мэдлэгийг түгээх гэж зорж байгаа, үн цэнийг бас түгээх гэж зорж байгаа гэдгийг бас хэлмээр байгаа. Тийм учраас ч гэсэн номныхоо ревюг тусад нь эпизод болгож бас оруулж байгаа. За энэ 7 хоногт бас ревю хийж байгаа та бүхэнтэйгээ ярилцъя гэж байгаа ном бол Nudge гэдэг бол ийм гайхалтай ном байгаа. За энийг бичсэн хүн бол Richard Thaler гэдэг. Энэ хүн бол эдийн засгийн Нобелийн шагналт бүр авч ирсэн. Энэ номыг бүр бичгээс өмнө авч ирсэн. За тэгээд юугаар авч ирсэн гэхээр зэрэг behavioral science буюу хүний одоо зан төлөвийг судалдаг энэ салбарын энэ бүр шинжлэх ухаан болтлоо одоо судалсан. Энэ салбарт бол маш том акцийг бол гаргасан. Хүн ер нь хүний зан төлөвөөс ер нь хамаарч эдийн засгийн эргэлтүүд, урвалууд одоо явдаг талаар бол одоо олон жил энэ салбарт бол ажилласан. Хүний ер нь одоо хүний сэтгэл зүй, зан төлөв ер нь яаж ажилдгийг мэдж байгаа бол эдийн засгийн хувьд илүү ач холбогдолтой гэдгийг бол харуулсан. Эдийн засгчд бол сэтгэл зүйчдээс илүү эдийн засгчд юм а гэж одоо энэ үгийг хүртэл одоо гарч ирэхэд их нөлөөлсөн гэж ярьдаг. За энэ одоо Richard Thaler гэдэг энэ хүмүүний бичсэн ном. Энэ бол юу одоо номны зохиолч нар дундаа. За дээрэс нь яг нөлөө бүхий хүмүүс дунд бол одоо маш том нөлөөсөн гэж бол хэлж болно. За ямар учиртай ном бэ гэхээр зэрэг хүмүүс шийдвэр гаргахдаа ерөнхийдөө мэдээж ингээд алдаа мадагтаа ер нь хүн ингээд байглаасаа бол өөрөөсөө юм мэдээлэл дутмаг ч юм уу те эсвэл одоо ямар нэгэн хүчин зүйлээс болж ингэж оновчтой шийдвэр гаргадаг юм байна. Тэгэхээр ер нь хүний шийдвэр гаргахын процессыг бол энэ ч choice architecture гэж хэлж байгаа. Ер нь юм сонголтын юм бүтцээр бид нэр хүнийг хэрхэн зөв шийдвэр гаргуулахад хүргэх вэ гэдэг энийг онцолж байгаа. За энэ нь ерөөсөө нэг том зураглалаар авш. За мэдээж улс орныг удирдах гэж байгаа лидер хүнд хүртэл хэрэгтэй байна. Компаниг удирдах гэж байгаа удирддаг захиралт хэрэгтэй. Үр хүүхдээ өсгөж байгаа ээж аавд ч хэрэгтэй. Ер нь ямар ч сонголт хийхэд хэрэгтэй. Одоо хэм буйд ч гэсэндээ хэрэгтэй гэж ингэж хэлж байгаа юм л да. Тэгэхээр альва хүнийг одоо энэ номон дээр бол та гарч байгаагаар тийм ээ хүүхдэд чихэр өгөхөөс ахуулаад цаашаага бүр ингээд тэтгэврийн одоо даатгалын энэ системийг хүртэл одоо хүнд өөр өөр нь сонгуулах энэ дээр ингээд бүх салбараа ингээд янз бүрийн ингээд гой гой ингээд жишээнүүд бол ингээд явж байгаа. За тэгэхээр энэ дээр хүнд маш ёс зүйтэйгээр ёс зүй асуудал аягүй хэрэгтэй. Маш ёс зүйтэйгээр ялимгүй те одоо тэр хүнийг зөв шийдвэр гаргах тэр нөхцөл байдал руу яаж аваачих вэ? Хэрхэн нааж хийх вэ гэдэг л асуудал яригдчихэж байгаа. Энэ манипуляц бол биш. Яаж бид нар хин нэгэнд зарчмын хувьд зөв гэдэг талыг сонгох нөхцөл байдлыг бий болгох гэж. Одоо жишээ нь ингэж байгаа юм л да. Бараа бүтээгдэхүүнээ зархаж байгаа юм бол супермаркетад яг хүн ингээд ихэнхдээ нөгөө өөрийнхөө адилхан төвшний хэмжээний зүйлсийг бол илүү авах тийм магадaltaй байдаг ч юм уу тий. За ингээд жоохон хүүхдийг ингээд ном уншуулмаар байгаа бол энэ тэнд ингээд угаасаа хөглөрөө тавьсан. Одоо баахан номон дунд ингээд хүүхэд тоглож ивэл өөрөө ирэхгүй аваад уншдаг. За сургуулийн кафетериад ч гэсэндээ эрүүл хоолны сонголтыг нь өөрсдөд нь ингээд амар байдлаар ингээд өгөх юм бол энэ хүн бол сонголт хийх одоо магадaltaй гэж. Ресторануудын хийдэг арга байдаг юм байна л да. Тэгэд юу гэхээр зэрэг $250 ч юм уу стейк гэж тавьчихдаг гинэ. Тэгээ тэрийг бараг зардаг ч юм байна. Тэгэнгүүт хүмүүс ингээд менюн донд харж агаад $250 стейкний хажууд $50 стейк яг авах магадлал илүү өндөр байт юм байна. Тип буюу одоо гарын мөнгө те өгөхөд ч гэсэнд 15, 20, 25 гэдэг ингээд гурван сонголт харьцангуй өндөр байхад 15%-ийг сонгож байгаа нь бол харьцангуй гайгүй гэдэг. Ерөнхийдөө ийм юмны талаар л гарч байгаа. Бид нар өдөр тутамдаа сонголт хийх зайлшгүй шаардлага байгаа. Гэхдээ одоо өөрсдийн өдөр тутмын харилцаанд ч тэр байгууллага удирдахад бүр ард түмнийг хүртэл удирдахад яаж хэрхэн ингэж чиглүүлэх үү гэдэг маш олон гоё жишээнүүд бол ер нь авнаа. Тэгэд хүн ер нь юм хоёр системээр шийдвэр гаргалт ажилтдаг юм байна л да. Эхнийх нь одоо маш хурдан сэтгэл хөдлөлөөр энэ бол дийлэнх шийдвэрүүд ингэж гардаг. Хоёр дахь нь бол удаан бодож улс суртаагаар гаргадаг. Тэгээд хамгийн ихний шийдвэр гаргалтан дээр л баг зэрэг нөлөөлөх зүйлсийг хийх ёстой л гэдэг юм байна. Энэ дээр зүгээр би жишээ аваад хэлэхэд энэ нөгөө тэтгэврийн жишээ жоо уйтгартай шүү. Тэгэхээр нөгөө одоо Netflix дээр бид нэр
одоо дараагийн нөгөө recommended кино гарч ирдэг ч юм уу YouTube дээр ч гэсэн адилхан тий алгоритм ажиллаад энэ нөгөө түрүү 7 хоногийн Nexus нөгөө юу болноо Харари маань бид нар шийдвэр гаргаад нөө шийдвэрийг биднэрт гаргуулад байна уу гэдэг нэг асуудал гарч ирж байгаа. Бид нар өөрсдөө бусад хүнд шийдвэр гаргах амархан арай харьцангуй амар байдлыг бий болгоё гэдэг үүднээс энэ номны жишээнүүд бас тэгж орсон юм бэлээ. Одоо би Universal дээр жишээ нь ингээ хүүхдүүд одоо англи хэл одоо тэ олон хүүхдэд заая гэж бодож байгаа бол нэгдүгээрт хин ч ингээд өөрсдөө ингэж одоо бидний хийж байгаа бизнесийг ингэж хайж яахгүй мэн. Бид нар тэр хүмүүст өөрсдөнд нь ингэж одоо news feed дээр нь ч юм уу те гаргуулж өгөх ёстой байдаг. За тэхийн тулд маш амар байдлаар гаргаж өгөх ёстой. Ирэхэд амар байх ёстой. Утсаараад мэдээлэл байхад амар байх ёстой гэдэг. Энэ яг зүгээр маш энгийн жишээ яриад байгаа юм шиг боловч яг энэ номон дээр яг үндсэн суурь концепт нь нийгмийн бүтцийг явандаа бүр дэлхийг өөрчлөх гэж өөр нэгэн Нобелийн шагнал Канеман маань хүртэл хэлсэн байгаа. Энийний гол агуулгуудыг одоо хамгийн чухал ярьж байгаа point нь бол ерөөсөө libertarian paternalism гэдэг. За энэ бол ерөөсөө хүнийг тэр шийдвэрлөө илүү тэр шийдвэрийг гаргахад илүү амар болгох процесс хэрхэн явах уу гэдгийг энэ тайлбарлаж байгаа. Ухаандаа бусдыг хувийн харилцаанд ч нөлөөлж болно. Бүр улс төрч нөлөөлж болно. Эдийн засгийн хувьд бизнес хийж ч нөлөөлж болно л гэдэг утгасна. Энийний зарчмуудыг авч NBA ковидын үеэр тэр Орландогийн бабл хүртэл яасан байгаа байхгүй юу? Энийний зарчмаар ажилласан байгаа. Ковид болоод бүх юм хаагдахад ганцхан NBA маш амжилттайгаар даван туулсан, улирлаа дуусгасан. Бусад спортын холбоо тэгж чадаагүй. Тэгэнгүүт яаж үндсэн зарчмаа бариад одоо бизнесээ өргөжлүүлэх үү? Яаж хүмүүст амар болгох уу гэдэг талаар энэ номон дээр бол илүү гарнаа. Тэгэхээр одоо маш энгийнээр ярихад бол бид нар ямар ч салбарт бай, хинтэй ч харьцсан бай, ер нь хин нэгэнд өөрийнхөө хүсэж байгаагаар нөлөөлөх, тэр хүний өөрийнхөө хүсэж байгаагаар тэр сонголтыг хийлгүүлэх тэгхийн тулд ер нь яаж болдг юм бэ гэдгийг бол одоо энэ нааж гэдэг номон дээр бол гарч байгаа. За дахиад хэлэхэд бол салбарын шилдэгүүд энэ номыг гарч ирсэнд энэ Ричард Эйлерт бол маш их талархалтайгаар хандж байгаа. За тэгээд энэ дотор авж байгаа жишээнүүд маань ч гэсэндээ өөрөө маш хөгжилтэй, инээдтэй, уншихад амар маш олон салбарын ийм жишээнүүдийг сайнтай болон муутайгаар авч хүмүүст ойлгуулах гэж хичээсэн ийм ном байгаа. Тэгээ та бүхэн бас энийг боломжоор уншвал амьдралд чинь өөрчлөлт гарах үец ийм нөлөө бүхий номоо гэдгийг хэлмээр байна. За ингээд анхаарал тавьсанд баярлалаа. Мэдлэгээр чигүүрлээ. Mona English Bookstore.